За энэ тэмдэглэлт үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын боловсролын салбар дахь судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдэмийн их сургууль, мэдээлэлжүүлэлт, мэдээллийн системүүдийн интеграчлал, мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдлын салбарт Оросын албаны улс төдийгүй олон улсад тэргүүлэгч байр суурь эзэлдэг Оросын албаны улсын хувь нийлүүлсэн Центр Информ нийгэмлэг Борис Ельцины нэрэмжит ерөнхийлөгчийн номын сангийн санаачлагаар Улаанбаатар хотноо Монгол Улсын Эрдэмийн их сургууль дээр 2 томоохон үйл ажиллагаа өнөөдөр болж өнгөрлөө. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд дэлхийн оюуны эртний төвүүдийн нэг болох Санкт Петербург хотын тухай болон тус хотын фото зурагчдын 18 дугаар зууны Монгол орны түүхэн бодит байдлыг буулгасан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж байгаа нь хоёр орны найрамдал Монгол судлалын эрдэм шинжлэхүүний ажлын ихээхэн ач холбогдолтой үн цэнтэй баримт болж байгаа юм а. 1800 онд Монгол улсын бидний амьдралыг яг бодитоор нь зураг дүрслэлт нь буулгасан энэхүү сайхан зургийг та бидний өмнө толилуулан тавихаар ирж байгаа юм а. Мөн түүнчлэн хүн төрөлхтний соёлын гайхамшигын бүтээлийн нэг болсон Санкт Петербург хотын үнэн амьдралыг биднэрт мөн толилуулахаар авчраад байна. Бидний өсөлтийг хүлээн авч цахим намын сангийн үйл ажиллагааг дэмжиж ажил хэрэг болгосон Эрдэмийн их сургуулийн захирал Зэгимада талархснаа илэрхийлье. Хоёр улсын хамтын ажиллагаа тод илрэл болсон энэхүү цахим намын сан бол судалгааны сургуульд суралцж байгаа оюутнууд ихээхэн дөхөн болно гэж харж байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. Энэхүү үйл ажиллагаа нь Орос-Монгол судлалд ач холбогдолтой үн цэнтэй баримт болж байгаа төдийгүй хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой маа. Цаашид Оросын албаны улсын соёл шинжлэх ухааны ариун баялаг бодит сан хөмөргөөс Монголын залуу үеийг хүртэх боломжийг олгох юм а. Монгол улсын Эрдэмийн их сургууль шинжлэх ухааны олон салбарын зааг дээрх сургалт судалгааны ажлыг гадаадын сургалт судалгаа, эрдэм шинжилгээний зохион бүтээлд, инновац зураг төсөл, туршилт, үйлдвэрлэлийн ижил төстэй байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байдгийн нэг тод жишээ болж байна.